Шүүхийн сахилгын хороо. Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын үндсэн хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүгчийг сахилгын зөрчил гаргасан тохиолдолд албан тушаалаас нь түтгэлзүүлэх, огцруулах болон сахилгын шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий байгуулга юм. Шүүгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйл, шүүгчид хориглох зүйл, 51 дугаар зүйл, шүүгчийн ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт, 52 дугаар зүйл, шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, 53 дугаар зүйл, шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт гэж заасан, хоригдсон, хязгаарласан үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн нэгт заасны дагуу шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн хүн албан тушаалтан хуулийн этгээд та шүүхийн сахилгын хороонд өргөдөл мэдээлэл гаргах эрхтэй. Өргөдөл мэдээлэл гаргахдаа дараах зүйлсийг тусгасан байна. Шүүгч ямар сахилгын зөрчил гаргасныг тодорхой дурдах. Шүүгчийн нэрийг бичих, хавсаргах, баримт. Итгэмжлэгдсэн төлөөлөгч бол эрх олгогдсон баримтыг хавсаргах. Өргөдөл мэдээлэл гаргагч нь өөрийн нэр, оршин суугаа хаяг, холбогдох утасны дугаараа бичсэн байх. Гарын үсгээ зурсан байх. Та дэлгэрэнгүй мэдээллийг шүүхийн сахилгын хорооны албан ёсны вебсайт болох www.judice.com/ийн болон 51 26 33 14 дугаараас аваарай.